За дөнгөж сая офс дээр орж ирлээ. Камера авах мартчих. Утсаараа бичлэг хийж байна. Тэгээд бас цайгаа ууж байна. Би нэг цагаас хумсан дээр цаг авсан. Тэгээ би өчтөр 2026 оны анхны влог бичлэг хийсэн. Тэгээ айгу олон хүмүүс хөрхөн гоё комментод өцсөөлээ. Тэгээ нэг коммент нэм хөрхөн гэжсэн. Та хөм тур бичлэг хийсэнд баярлаа. Манай ээж тэр бичлэгийг үзээд зөндөө олон гоё санаанууд авсан шүү гэсэн байсан. Тэгээ би тэр коммент бичсэн бас баярлаа гэж хэлмээр байна. Тэгээ бас нэг хэрэгтэй хүндээ хэрэгтэй л байсан байх нэ. Үнэн шүү. Сэлэмтэй хүмүүс тэр багтаа хүмүүсийг хутгалсан. Яа гоё. Энэ ингээ ширээн дээр тавьдаг календар. За энийг аваад. Маа энэ скотч. Заасаа ингээ хутгаад. Энийг ингээ бутлана төмсөө. Yeah, I know, Mom. You know I really love you. Төмсний ногш маань гоё ингэ өтгөрцөн. Гой мон говслооч юм. За одоо ишээгээ чиз хийнэ. Cheddar cheese хийж үзэх чинь. Араагаа тарааж байгаа. За яах вэ? Очоо зовоо хатуу. За өнөөдөр 1 сарын 9 гэртээ сая орж ирчээд байж гин ажиллаад арчаа. Тэгээд одоо 8 цаг болж байна. Гэртээ ирэхээс өмнө надад миний хэлээд байсан энэ хайдны хамтлагийн greetings бас ирсэн байна. Би сая офс дээрээсээ ийм ашигтай бактери аваад ирлээ. Сар гарангийн өмнө нүү та баг 2 сарын өмнө юм уу ийм ашигтай бактери ууж эхэлж байгаа. Төнөр дуусчих гэсэн шүү дээ. Энэ төнөр гэтээ сурчлагаа биш үү. Би зүгээр туршиж үзэх гээд авсан. Би ч нэг олон бүтээгдэхүүн хэрэглэж туршиж үзэж жагаад арьс ашлагын зөвлөгөө өгдөг учраас аль нь сайн, аль нь муу юм ч гэдэг юм уу те өөрийгөө хэрэглэж үзээд тест хийдэг байхгүй юу. Энэ бол яг дажгүй төнөрөөс нь тийм аим гоё бол биш. Энийг турших гад авлаа. Энийг туршиж үзэхдээ би эхлээд тестрийг ингээд хэрэглэж ингэж үзээд наалж гин үү, яаж гин үү, ийж гин үү та нар шалгаж авч байгаараа заа. Хитрхи ингээд наалдал тэг нэг чихэр түрхсэн юм шиг сахар шиг наалднамтхай мэдрэмж төрөд байгаа бол би тийм авдаггүй. Энэ болохоор гиалуроны хүчилтэй. Тэгээ би нөө орц найрлагыг харахгүй юу. За ингээд хальт ингээд гүйлгэж хараад хамгийн сүүлд нь аскорбик асид тэгнгүүт нь би шууд таалагдал. За энийг хичээгээд. Зөндөө төнрүүдээс тэд дундаас би энийг сонгож авсан. Ингэж онгоод. Ийм гой салгатаараа супер онцтэй. Тэгээ дотроо ийм 3 уутай. За нэг уутын задлаа. Айгу гоё амттай юм билээ гоё. Турхай хүний гидсэн дагуулгаддаг олон төрлийн нэр бактериуд байд юм шүү дээ. Тэрний насаараа турхай байдаг хүний ашигтай бактери энд хийсэн юм билээ. За сайн уу манайхаа. За өнөөдөр 1 сарын 19 нэгт өдөр. Тэгээд маргааш өглөө би орой хүртэл бас сургалттай. Тэгээд сая хагасаа бүтсэн бас сургалтанд суусан. J Park-ийн гаргаж ирж байгаа шинэ хамтлаг болох long shot хамтлагийн талаар бичлэг хүргэх гээд бүр мэдээллүүд ингээд бэлтгэсэн байгаа. Энд байна. Бичлэгэндээ зориулаад бас гоё кашмирын саарлангтай цамц авсан амир өдөр тутмдаа өмсөхөөр ингийн. Гэхдээ би өмсөж үзээгүй. Шууд авцсан гэх юм уу. Гэхдээ энэ ингээ харахаар амар том харагдаад байна. Уг нь чи эм сайз байхгүй юу гэсэн ийм том. За цамцаа өмсчлөө. Яг өмсөн чинь биеинд суугаад нэг тийм амар бариу марив бол биш юм ээ. Энэгээр гоё ингэж нарийнхан орж ирдэг юм байна. Айгуу тийм энгийн маус тий. Өдөр тутмдаа. Би тэгвэл яг эм сайзыг авсан болсон байна. За тэгээ бичлэгийг. Газ бичлэгийг би өнөө орой бичлэг эдит хийж амжих нэг эдит хийн гэдэг чинь бас амар тийм нарийн ажиллагаа тийм байдаг байхгүй юу? Бичлэг оруулна, текстүүд оруулна, ID-с нэнэ тэрэ мэрэ гэл. За түр бака. Тэгээ манайх сая тог тасарчлаа.
Тэг өнөөдөр cherry wine улаан өнгөөр хумсаа бодуулсан. Тэгээ сүүлд болохоор төрснөөс хойш хамгийн турхай жин буюу 63.1 гэж ярьж байсан. Одоо 61.8. Яг тэр миний нэг уугаад байгаа энэ ашигтай бактери тэр цэвэрлэгээний ундаа танаас тарж байгаа энэ цэвэрлэгээний ундаа булсан. Тэгээд өглөө одоо яарад ажил руугаа явж явах үедээ энийг өглөө гэртээ байх үедээ сайхан найруулад уучдаг хоол орлуулагч аахгүй. Тэгэхээр ямар ч үлсэхгүй бүхэл өдрийн авах хөстэй тэр амин нэмүүд авцсан учраас хүн ерөөсөө өсөдгөө юм байлаа. Мэдээж өглөө улиралд бол махан хоолоо идэнэ. Оройд болохоор яг жингээ асыг гэсэн зорилготой хүмүүс байх юм бол өдрийн хоолоо идчихэд махан хоолоо идэнэ. Оройн хоолоо ингээд хоол орлуулагч ингээ хэрэглэж болох юм лээ. Үнэхээр супер үр дүнтэй. Цаан ч бүр хүн биш үү? 10 кг хассан байна, 4 кг хассан байна, 8 кг. Хүн ингээд янз ингээд жин хассан байна. Миний хувьд болохоор яг одоогийн жинтэй ингээд нийлэхээр хаашаа би баг 3 кг хассан байгаа байхгүй. Болж байгаа зү тий. Шинээрээ би энэний өмнө нэг пресбукетийн латег уусан чи аюу гоё амттай юм. Ваа, nice. Нөхөр маань сая авчирч өгсөн. За харин энэ чизкейкийг идэж үзээгүй одоо идэж үзнэ. Дээрээс нь саримсаа хийгээд сесама ойл хийн. Soy sauce. За хамгийн сүүлд нь гүнжтийн үрээцснаа. За маш гоё амттай боллоо. Нараа. Вау. Одоо усмсноор хасдаг ч юм уу тийм бол энэгээр юм ханддаг юм. Зөв чинь байх хэрэгтэй. За хай манайхаа. За өнөөдөр 2 сарын 3 16 цаг болж байна. Тэгээ өнөөдрийн сайн сайхан юм бол би өнөө өглөө 7:30-аас ирээд гэрээсээ гараад 9:30-аас шүдний имлэг орсон. Би ойрд одоо 3-4 удаа шүдний имлэг ороод байгаа. Шүдээ ингээ жоохон янзлуулаад. За тэр ч яг. За тэгээд дараа нь би ажил ирээд ажиллаа хэмжүүлчихэд одоо офс дээр байж байна. Би сая ингээ дэлгүүр ороод мизаны пилинг желийг олж авлаа. За энэ бас сурчлагаа биш шүү. Энийг би 4 илүү 5 дахь хайрцаг хэрэглэж байна. 20 эдэн сар ерөөсөө миний нөгөө гуйжуулагч дууссан, гуйжуулагч хэрэглэж чадахгүй яваадаас ахгүй. Тэгсэн чинь энэ пилинг жил уг нь их дэлгүүрийн нэг давхар зарагддгийн. Тэгээ би өнөөдөр бас ороод асуусан чинь пилинг жил ирэхгүй байгаа штэ гэдэг. Oh my god гэл. Тэгээ би их дэлгүүрийн замын хэсэг талд гарч жоох ийш ялахад BTS гэрц дээр ашгүй харин байж шүү. За тэгээ 43 мянган төгрөгөөр би авсан. Энэ айн гой зөөлхөн нүрний гуйжуулагч байхгүй юу? Их дэлгүүр ороод бас охиндоо юм шүдний тэгээ юм сой завсан. Тэгээ би ер нь одны скинкер дээр бас нэг бичлэг оруулж чадахгүй. Би ч уг нь ингээл байнга бичлэг хийгээл гоё итгэвтэй байдгүйсэн шүү дээ. Тэгээд яг хаа тэгж гоё итгэвтэй байдаг тэр мөөнөгөө эргүүлж авчирнаа. Миний бичлэг байнга үзтээ, комент үлдээдэг, subscribe дарсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ бүгдээрээ дараагийн сонирхолтой бичлэгээр уулзцаая.